За баярлалаа. Энэ уг нь чухал асуудал юм байгаамаа. Ер нь хүүхдүүдийн өдрийн хоол, өдрийн цай хөдөлгөөр бол гарцаа авахгүй шаардлагатай л да. Гэхдээ өнөөдрийн энэний дараа гарч орж ирсэн асуудлууд бол улсын төсвөдөр нэлээд ачаал өгөх зүйл байна л да. Тэгэхээр энийг засгийн газрын гишүүд, сайд, энэ ерөнхий сайдын төрд бол өөр өгсөн юм байна. Тэгэхээр энэ тогтоолын төсөл дээр бол хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж одоо захиргааны хэмжээний актыг 9 сарын 1-ին боловсролын сургууль дотор байрны хоол үйлдвэрлэлийн үйлчлэг үзүүлэх барилга байгууламж хүнээс тоног төхөөрөмжийн нөхцөл байдал үнэлгээ шаардлагатай санхүүжилт асуудлыг 2019 оны төсөв суулганы чиглэл одоо энэ тогтоол гарах юм байна л да. Тэгэхээр яг энэ дээр 19 оны төсөв дээр суудсан байгаа юу? Энэ чинь тогтоол гаргадаг одоо яг төсөв хэлэлцэж байгаа энэ үед бол гаргаж өгөхгүй бол энэ их чухал мөртлөөс нэлээх бэлтгэл ажиллагаатай юм шиг харагдаж байна л да. Одоо бүх сургуулиудын чинь хоолны заалтай болгоно. Тэгээд хоолных нь тоног төхөөрөмжийн хүчин чадал, ажиллах байрны хүчин чадал гэдэг одоо их олон зүйл гарна л да. Тэгэхээр энэ тооцоо ер нь хичнээн хэмжээний тооцоо гарч байгаа вэ. Энийг үе шатаа хэрэгжүүлэх зүйл үү? 19 онд бүгдээр нь хэрэгжүүлэх юм бол энэ их олон сургууль соёл дээр бол хөрөнгө оруулалт шаардна л да. Би өөрөөр хэлэх юм бол энийг дэмжсэн мөртлөөсөө хууль гардаг, хууль хэрэгждэггүйнийг улс болчиход байгаа шүү. Тэгэхээр яг энэ хууль нь хэрэгжихгүй юу? Төсөвдөө хичнээн төгрөг суулж байгаа тооцоо судалгаа хэд гарсан юм. За тэгээ энд сая бас илжлээ насны онцлог тохируулсан хоол хүнсний одоо өгөх юм байна л да. Тэгэхээр хідээс хідэн наснд нь яаж зааглаж өгж байгаа юм бэ? Яг хідэн насны хүүхдүүдэд ямар хоол хідэн жортоогоор өгж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь яг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрийн дэмжинэ гэж байгаа. Яг манай жижиг дунд үйлдвэрүүд яг тэр насны онцлог болгонд нь тохирсон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадж байгаа үгүй юу гэж асуумаар байна. Гуравт нь бол энэ яг энэ хүнс тэжээлийн асуудлаар ялангуяа би бол бас нэлээх энэ ярьдаг зүйл бол энэ манайх бол сүүний үйлдвэрлэлийн дэмжмээр байгаамаа. Сүү хөтөлбөргээд сүүний үйлдвэрлэл тараг тэгэл энэ болгоныг бол дэмжих шаардлагатай. Бид чи одоо хүүхдүүд нь бол бүгд шүдний өвчтэй. Шүдний өвчтөөс бол зөндөө олон янз янзын өвчнөд дэлгэрээд байна л да. Тэгэхээр энэ цагаан эдэний асуудлыг одоо хэрхэн оруулах вэ? Ер нь бол энэ төрийн бүс байгууллагуудын санал авсан юм уу? Хүнстэй холбоо гэдэл байж л нийтийн хоолны чиглэлийн холбоонууд байдаг. Яг нарийн дээрх юм бол төрийн ажил хийж байгаа энэ нөхдүүд бол салбараа мэддэг ч гэсэн яг мэрэгжлийн холбоодууд нь тэрийг санал аваад тухайлбал хүнсчтэй холбоо гэдэг ингэж яхад бол яг ямар бүтээгдэхүүнээр хүнсний хідэн үйлдвэр яг ямар бүтээгдэхүүн хангаж чадах вэ? Хүчин чадал байна уу үгүй юу гэдгийг бас гаргаж ирэх ёстой. Тухайлбал жуус гэхэд яг ямар нэрийн төрлийн жуус байх юм, хичнээн грамм байх юм, хэдэн насны хүүхдүүд нь хичнээн жимсгэнтэй байх юм. Сүүний асуудал гэхэд одоо хичнээн байх ингээд үзэх юм бол энэ өөр их нарийн асуудал да. Тэгээ энэ аль зэрэг юм болсон юм бол тэгээд нэг хөтөлбөр батлагддаг. Хөтөлбөр нь одоо яг биднүүсийн энэ дээр бичсэн хэмжээнд хүрч чадахгүй болчихлоо гэж би эмзэглээд байна. Аль зэрэг хугацаанд судалгаа хийсэн, боломж нь байгаа мó? Хамгийн гол нь төсвийн асуудал. Одоо бид чинь сонгон хайрын дүүргийн нэг хорон дээр 300 айл гэрэлгүй байхад л энэ жилчингээ угаад 300 айл гэрэлгүй. Одоо өвлийн хүүтэнд гэрэлгүй. За хэн хариулах вэ? Ундрмаа гişүн хариулт өгье. За түрүүс тав гişүний асуултанд хариулъя. За яг 2018-аас 2019 оны хичээлийн жилд бол төрийн өмч болон төрийн бус өмчит бол одоо ерөнхий боловсролын 820 сургууль байгаа. Төрийн өмчийн бол 670. За 1-ээс 5 дугаар ангийн сурагчдын тоо бол 324,620 гэсэн. Үдийн цайны зардалт бол 34.2 тэрбум төгрөг төсөвт тусгасан байгаа. За энийг бол та бол асууж байна л да 2019 энэ 19 онд л одоо ингээ бүгдийг хэрэгжүүлээд эхлэх юм уу гэж. Үгүй энийг бол үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байгаа. Үе шаттайгаар эхлэл нь 2000 одоо энэ 19 оны
9 сарын 1-ээс. Бид нар өнөөдөр шинэ сургуулийн өргөтгөлүүд айгүйх баригдаж байна. Тийм учраас энэ баригдаж байгаа болон төсөвт тусгасан энэ сургуулийн төсөвт бол галтгоо тоног төхөөрөмж энэ зүйлүүдийг бол бас шинээр бол тусгаад явнаа. Засгийн газар болон мөн сангийн яамд бол ер нь энэ 2016 оноос хойш бол удаадараа бол бас ялангуяа сангийн яамныхантай бол уулзаж, сайдтаа нь уулзаж, засгийн газраас бол саналуудаа авсан энэ талаар. Та бол бас хоёр дахь асуултан дээр бол асууж яана ер нь ямар хүү чанартай ямар хоол хүнс өгч байгаа юм бэ? Одоо ер нь ямар байгаа юм бэ гэж. Тэгвэл өнөөдөр бол яг улсын хэмжээний сургуулиудын 70% нь бол холимог байдлаар бэлэн бүтээгдэхүүн, зарим тохиолдолд бол халуун хоол гэсэн юмыг бол 70% нь бол үйлчилдэг юм байна. 20% нь бол ерөөсөө шууд бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа. Яг төсвөөс өгч байгаа энэ 600 төгрөгийг л бол хүүхдэд нь хүргье гэж байгаа юм. Түүнээс бол Эрдэмтэн мэргэд энэ мэрэгжлийн байгууллагын тооцоо судалгаануудыг бол авсан. 2 жилийн хугацаанд бол энэ дээр бол бас манай эмэгтэй гишүүд ер нь бүгд бол бас оролцсон. 2-3 хилцүүлэгт нь бол очиж бас бол суусан, оролцож бүгд энийг бол бас дэмжиж байгаа гэдгийг бас хэлье. Үе шаттайгаар гэдэг маань бол жилийн төсвүүд дээр бол явнаа. 2022 он хүртэл бас явахаар бол бас байгаа. Түүнээс нэг мөсөн пал хийдэлтнүүд суухгүй. Хүүхдийн энэ хоолн дээр бол хүнсчдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын оролцоо бол бас байгаа юм. Эднэртэй энэ хилцүүлэг хийх явцдаа бол энэ дээр бол бас энэ төрийн бус байгууллагууд бол бас оролцож санал бодлоо бол бас илэрхийлжсэн. Энэ бол хуулийн төсөл дээр бол бас тусгагдсан. Ер нь бол энэ хоол дээр бол яг нарийн мэрэгжлийн байгууллагууд мэрэгжлийн хоол зүйчтэй болъё. Тэгээд энэ сургуульд байгаа хүүхдүүдийг ер нь бол яг тоогоочтой байлгаад түрээсийг бол болиулъя гэж. Энэ түрээс гэдэг маань өөрөө ашигын байгууллага болцоход энэ 600 төгрөгөөс чинь түрээсийн ашиг, сургуулийн тэр байрны төлбөр, мөн сургуулийн захиргаанд бас зардал гаргаад яг хүүхдийн аманд бол энэ 600 төгрөг бүхлээрээ бол очихгүй 250-аас 300 төгрөгний бол юм бүтээгдэхүүн очиод байна. Ялангуяа гурлан бүтээгдэхүүн давмгайлсан. Тийм учраас хүүхдийн бол өсөлт тэр дундаа энэ тархалалт тэгээд эрүүл мэндийн яамнаас гаргасан энэ судалгаан дээр гараад байгаа нь учир дутагдaltaй бүх тооцоонууд бол энэ дээр бол бас ийм тооцоо судалгаа нь энэс үүдэлтэй маа гэсэн нь бол бас гарч байгаамаа. Тэр өстө өгшөнд 1 минут тодруулъя. Энэ 2000 оны төсөв хэлцэж байгаа л да. Тэгээд яг төсөв хэлцгээр хідэн төгрөгийн дээр тавьчих одоо тоног төхөөрөмж энэ ч ажилчдын нэмэгдэх юм байна. Тэгээд багш нар янз янзын зохион байгуулалт орно шүү дээ. Яг 2019 оны төсөв 9 сарын 1-ээс эхлэхэд энэ хууль хэрэгжээд эхлэн тийм учраас хідэн төгрөг тусгацсан. Одоо энэ төсөв хэлцүүлгээр нэмэгдэх хасагдах юм байгаа юу? Тусгацсан төсвийн нэгдүгээрт мэдмээр байна. Тэгээд ингээд дотор нь үзээд байхад бас энийг эргэж жоохон харж баримаар юм байгаа юм л да. Тэгээд одоо хоолны газар хоолно. Тэгээ болохгүй л ангидаа хоолно гэсэн хүртэл заалт байна л да. Энд ч одоо өдрийн халуун хоолнд хичээл хийдэг газараа ангидаа хоолно гэх мэтлэнгээр ингээд энэ заалт хэрэгжихэд бас амаргүй тийм заалтууд байна. Би тэгээд дахин асуухад бол энэ яг одоо насаар нь зохицуулсан манай тийм жор байна уу? Хоолны өдөрт хичнээн төрлийн хоолны жортой байх байна. Нэг л төрлийн хоол, ойрхон төрлийн хоол гэдэг юм. Мөнгө хөргөлөх шүүн чи санаачлагч баха. Санаачлагчийн төлөөлөл мөнгө хөргөлөх шүүн хариулъя. Тэр сток гишүүний асуултанд хариулахад 2019 оны төсвийн төсөлд яг энэ хуулийг батлагдсантай холбогдуулж нэмэлт хөрөнгө суугаагүй. Ягаад гэвэл хууль батлагдаагүй байгаа учраас төсөвт байхгүй хуулийг дагуулж хөрөнгө мөнгө суулгаж болохгүй байгаа. 2019 оны төсөвт юу суусан байгаа вэ гэхээр одоо энэ сая хэлсэн 320 мянган хүүхд үргэлжлээ 600 төгрөгөөрөө тэгээд нэг зарим 15-20 сургуулийн галтгоо тоног төхөөрөмж гэсэн зардлууд суусан байгаа. Өөр бол энэ хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхтэй холбогдуулж мөнгө суугаагүй. Хууль 100% хэрэгжээд эхлэх юм бол юу шаардлагатай вэ гэхээр наад зах нь 1100 гаруй тоогооч, 800 гаруй хоол зүйч, галтгоо тоног төхөөрөмж гэдэг ерөнд бол 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 5-6 жилийн хугацаанд задал тавих асуудал яригдж байгаа.
А тэр ангидаа гэдэг бол энэ бас тогтцсон практик юм байлээ. Эхний ээлжинд